Өдрийн мэнд дурсамж тараатай. За энэ удаагийн уншлага маань сөүлмэт харилцаа мөн үү гэсэн сэдвийн хүрээнд хийгдэхээр бэлдэн болсон байгаа. За би нийт 3 бүлэг сонголттой байгаа. За тэгээд та бүхэн маань эдгээр 3 хөдрөөс өөрт хамгийн их татагдчихвэ картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авах бүрэн боломжтой байгаа. За дээрэс нь групп сонголт руугаа орохоос өмнө эдгээр группууд маань дотроо нийт 6 асуултыг та бүхэндээ тайлж өгөхөөр бэлэн болсон байгаа. Энэ харилцаан дээрх эрэгтэй тал, эмэгтэй талын байр суурь, ямар энергийг авчирдаг, за дээрээс нь ирээдүй, зорилго нь юу юм, дээрээс нь сурах ёстой хичээл нь юу юм, одоогийн байдал, сорилт гэл иймэрхүү асуултуудыг тус бүр нь бэлдсэн байгаа. За дээрэс нь энэ уншлагыг цааш нь үргэлжлүүлэхээс өмнө та бүхэндээ би сөүлмэт харилцааны талаарх ерөнхий нэг юм ойлголтыг бас өгсөн зүг бах гэж бодож байна. Хэрвээ энэ шинж тэмдэг энэ ойлголт хэрвээ танд үнэхээр энэ харилцаан дээр гардаг тохиолдолд та бүхэн маань групп сонголтоо хийгээд цааш нь үргэлжлүүлээ сонсох бүрэн боломжтой байгаа. За тэгэхээр ерөнхийдөө сөүлмэт харилцааны гэдэг талаар цааш нь үргэлжлүүлэх юм бол сөүлмэт харилцаа гэдэг бол ерөөхдөө хоёр хүний ийм сэтгэл хөдлөл, оюун санаа, бие махбод, за дээрэс нь ийм эрчим хүч гэдэг ерөнхийдөө ийм бүх зүйлс ийм өргөн утгаараа холбогдсон ийм гүн гүнзгий ойлголцол, хүндэтгэл, за дээрэс нь маш олон зүйл дээр ийм тулгуурсан харилцаа гэж ойлгож болно. За дээрэс нь сөүлмэт нь зөвхөн ийм дурлал, бие биедээ татагдахыг бас илэрхийлдэггүй. Нэг нэгийг их сэтгэл, за дээрээс нь сайн муу бүх талтай нь таныг хүлээн зөвшөөрөх, нэг зорилго руу хамтдаа алхахад чиглэсэн ийм харилцаа байдаг. За тэгэхээр энэ бол найз нөхөд, гэр бүл, за хайр хосын харилцаа гэл иймэрхүү зүйлүүд дээр бол сөүлмэт гэдэг ойлголт өргөн цар хүрээтэй гэж ойлгож болно. За энэ удаагийн уншлага маань болохоор илүү хосын тал дээр чиглэсэн уншлага байгаа. За дээрээс нь сөүлмэт харилцааны шинж тэмдэг гэх юм бол хоорондоо ямар ч ийм хил хязгааргүйгээр ойлголцдог. Биенийхээ юу заавал ингээд ярихгүйгээр хэлэлцэхгүйгээр биенийхээ юу бодож байгааг мэдэрдэг, ойлгодог. За дээрээс нь хоёулаа бие биендээ ийм чин сэтгэлийн, зүрхний ийм холболтыг, тийм мэдрэмжийг танд төрүүлдэг. Тэр хүнтэй байхдаа та илүү амар тайван байдлыг мэдэрдэг. За дээрээс нь таны сэтгэл санаа тэр хүнтэй байхад илүү нэг юм тогтвортой байдаг. За дээрээс нь нөгөө хүнээ маш юм хүндэлдэг ийм бас зүрхний холбоог та бүхэн маань бас энэ харилцаанаас мэдэрдэг бол энэ бол ингээд сөүлмэт харилцааны бас шинж тэмдэг ээ. За дээрээс нь сөүлмэтийн маань бас нэг онцлог нь болохоор таны ийм хувийн өсөлтөд тусалдаг явдал байгаа. Ерөөсөө таныг өөрчлөлтөөс, шинжилэлтээс, өсөлтөөс ерөөсөө хоош татдаггүй. Харин ч тэр чинь маш юм сайн дэмждэг. Тэрний чинь төлөө таныг явахад маш юм хүчтэй хувь нэмрийг оруулдаг. За дээрээс нь twin flame-ээс бол ялгарх юм өсөлт twin flame маань болохоор хоёр талд өсөх ийм харилцаа байдаг бол сөүлмэт нь болохоор хамтдаа өсөх ийм зорилготой байдаг. Нэг зорилгын төлөө хамтдаа өсөх, хөгжих. За ийм шинж тэмдэгтэй байдаг. За дээрээс нь нэг зорилгын төлөө хамтдаа ирээдүгөө хамтдаа төлөвлөх, зорилгоо хамтдаа тавих. За дээрээс нь амьдралаа ингээд өөрчлөхөд өөрийн оруулсан хувь нэмрээ хоёулаа ингээд хувь нэмрээ хамтдаа оролцуулах. За ийм байдаг. За дээрээс нь бие бинийгээ хүлээн зөвшөөрөх. За энэ бол хамгийн том шинж тэмдэг байдаг. Таныг сайнтайч, муутайч таныг ингээд байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг. Байгаа байдлыг чинь илүү хайрладаг. За бие бинээ ингээд дэмждэг, хүлээн зөвшөөрдөг. За урдынхаасаа илүү хамтдаа хүчрэх болоход бас ингээд нөлөөлдөг. Сэтгэл зүй болон гадаад ажил карьер ч гэдэм үү бүх зүйл тал дээр таныг ингээд дэмждэг. За үнэхээр хэцүү үед, унсан үед таныг ингээд иргэдээс таныг дэмждэг. Ер нь бол ингээд таныг ямар ч үед байсан сайн болон муу талтай чинь зэрэг ингээд хайрлаж, зэрэг зөвшөөрч хүндэлдэг ийм харилцааг бол бас хэлдэг. За дээрээс нь эрчим хүч гэдэг зүйлийг бас хэлсэн. За тэгэхээр энэ бол бие биетэй ингээд татагдах байдал бол маш хүчтэй татагддаг. Дээрээс нь хамтдаа сорилтуудыг давдаг. За мэдээж маргаан үүсэн, сорилт үүсэн. За энэ харилцаан дээр эдгээр зүйлүүд маань гарсны дараачаас ерөөсөө сөүлмэтийн нэг давуу тал нь болохоор тэр маргаан, тэр сорилтуудыг давсны дараа энэ харилцаа илүү бат бөх, илүү шин төвшөнд очсон тийм мэдрэмжтэй байдаг. Илүү хөндөрсөн биш яг ийм үл ойлголцол нэг юм алга болсон юм шиг. Яг илүү нэг юм харилцааг илүү гүнзгийрүүлэхэд тусалсан тийм сорилтууд бас байдаг. Та хоёрыг маань хүлээж идэг. За дээрээс нь туршлагаа хуваалцах.
нэг тал нь ингээд илэрхийлэх биш, хоёулаа хоёр талдаа ингээд харилцан туршлага хуваалцах боломжтой ийм харилцааг ер нь бол soulmate-ийн харилцаа гэж бол ойлгож болно. Энэ харилцаанаас хоёулаа ямар нэгэн зүйлийг ухаардаг, ямар нэгэн зүйлийг ойлгодог ийм зүйл байдаг. За тэгэхээр энэ soulmate гэдэг нь бол ердөө л одоо хайр хүмүүсийн харилцаа бол биш, харин бүр ингээд юм амьдралын одоо бүхий л хэсэгт холбогдсон ойлголцол, өсөлт, хөгжил, за дээрэс нь харилцан дэмжлэг дээр ер нь бол суурилсан харилцаа гэж бол ойлгож болно. За тэгэхээр ерөнхий шинж тэмдэг, ерөнхий ойлголтыг өгсөний дараа таны бодож буй энэ харилцаа үнэхээр танд энэ мэдрэмжийг төрүүлдэг, мэдрүүлдэг бол та бүхэн маань цааш нь групп сонголтоо хийгээд урьдчилгаа бас хүлээж авах бүрэн боломжтой байгаа. Тэгснээр энэ харилцааныхаа зорилгыг, за дээрээс нь сорилтыг, ирээдүгээ анхаарах ёстой зүйлээ гэд ер нь бол бүгдийг нь богино хэмжээгээр та бүхэн маань бол ойлгох бүрэн боломжтой уншлага хийхээр бэлдсэн байгаа. За тэгээд энэ удаагийн уншлага маань soulmate-тэй холбоотойгоор энэ харилцаа магадлал нь soulmate харилцаа байх магадлал, karmic уу эсвэл twin flame бас болох магадлал нь ер нь бол хэдийн. За дээрээс нь soulmate харилцаа мөн үү гэсэн гол сэдвийнхаа хүрээнд хийгдсэн богино уншлага байгаа. За ингээд групп сонголт руу орцгоё. Нэгдүгээр группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За би энэ удаагийнхаа уншлагаар 6 асуултанд 6 хөзөр бол татаж гаргаж ирсэн байгаа. За нэгдүгээр асуулт нь болохоор энэ холбоон дээр таны буюу эмэгтэй талын бас одоо авчирч буй энерги. За хоёрдугаар асуулт нь болохоор тэр хүний эрэгтэй талын авчирч буй энэ харилцаан дээр авчирч буй энерги. За дээрэс нь энэ харилцааны сүнсний холбооны маань зорилго нь юу юм? Одоогийн сорилт та бүхдийн маань туулж буй сорилт. За дээрэс нь энэ холбооны маань хичээл. За ирээдүйн чиг хандлага гэсэн нийт 6 асуултанд хөзрүүдэд татаж гаргасан байгаа. За тэгээд одоо бүгдээрээ уншлага руу орцгоё. За энэ холбоон дээр таны одоо авчирч буй энерги гэдэг хөзөр дээр маань талаар импресс хөзөр маань гарч ирсэн. За тэгэхээр импресс хөзөр маань үржил шим, гоо сайхан, за дээш нь бүтээлч хүчийг бол илтгэдэг. За тэгэхээр та бол эмэгтэй тал бол энэ харилцаан дээр хайр халамжийг, за дээрэс нь нөхөн сэргээ хүчийг бол авчирдаг хүн гэдгийг энэ хөзрөөс харж болно. За тэгээд та бол энэ эмэгтэй тал нь та бол энэ холбоонд хайр, за дээрэс нь халамжийг илүү нэг юм эмгтээлэг энергиэр өгдөг. За дээрэс нь хайрладаг, одоо халамжлах, дээрэс нь хамгаалах хүсэл эрмэлзэлтэй. За дээрэс нь чин сэтгэлээсээ холбогддог энэ харилцаанд гэж бол харагдаж байна. За тэгэнгүүт энэ хөдрийн маань сул тал нь болохоор сүүдрийн тал нь болохоор заримдаа хит их өгөх энэ харилцаанд хит их өөрийгөө зориулах. За дээрэс нь бусдыг өөрөөсөө илүү тавих хандлага гарах гэдэг бас юм талтай хөзөр байдаг. Тэгэхээр та бүхэн маань энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгэнгүүт хоёр дахь асуулт маань болохоор таны бодож буй тэр хүний энэ харилцаан дээр авчирдаг энерги юу вэ гэхлээр энэ хүний маань энэ харилцаан дээр авчирдаг энерги бол маш юм хүчтэй мэдрэмж, маш хүчтэй юм гүн одоо юм холболт гэдэг зүйлийг энэ хүн маань бол авчирдаг байх нэ. Тэгэхээр энэ хүн бол сүнсний холбоонд маш юм солийг авчирдаг. За дээрэс нь нөгөө талдаа энэ харилцаан дээр маш юм айдсыг, за дээрэс нь одоо энэ таны эмэгтэй талынхаа нэг юм айдсыг, хамаарлыг, за хүсэл тачаалч гэдэг юм иймэрхүү зүйлийг сордог. Дээрэс нь юм сүүдрийн талтай чинь одоо таныг одоо нүүр тулгадаг. Нүүр тулахад одоо юм хүргэсэн хүн гэж бол ойлгож болно. Тэгэхээр ер нь бол энэ эмэгтэй тал маань энэ эрэгтэй талтайгаа энэ харилцаанд би болгосноос хойш энэ эмэгтэй маань надад ийм зан характер байсан юм байна. Миний нэг юм сүүдрийн талтай нуугдаж байсан зүйл маань энэ юм байна гэдэг зүйлийг бас олж мэдсэн байх. Магадлал бас айгүй өндөр харагдаж байна. За дээрэс нь энэ харилцаан дээр энэ эрэгтэй бол маш юм гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг, маш юм хүчтэй татагддаг, дээрэс нь юм маш юм хүчтэй таталцлыг бий болгодог. Энэ холбоон дээр бол ерөөхдөө дэвлийн хөзөр маань маш юм хүчтэй холбоо, маш юм хүчтэй мэдрэмж, сэтгэл хөдлөл, дээрэс нь бие махбодын хүсэл тачаалч гэдэг юм уу, донтолч гэдэг юм уу, иймэрхүү зүйлийг бол илэрхийлдэг хөзөр байдаг. За тэгэхээр энэ хөзрийн маань болохоор бас адил сүүдрийн тал нь болохоор хит их юм хяналт тавих, за хит одоо юм эрхчлөөний одоо хязгаарлалч гэдэг юм уу, иймэрхүү зүйлийг бас одоо хэтрүүлэхтэй ийм одоо хандлагатай байдаг. Тэгэхээр бол энэ тал дээр эрэгтэй тал манаас анхаарах хэрэгтэй байх нь хит одоо энэ харилцаан дээр хяналт, за дээрэс нь хит ийм эрхчлөөг боосон ч гэдэг юм иймэрхүү зүйлийг бас гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байх нэ.
За 3 дахь асуулт маань болохоор сүнсний холбооны одоо зорилго нь юу юм бэ? Энэ харилцааны маань зорилго нь болохоор за хоёрын саваа гарч ирсэн. Тэгэхээр зорилго нь болохоор сонголт хийх. За дээрээс нь ирээдүйн чиглэлийг одоо хамт тодорхойлох. Хамтдаа одоо өсөж, хамтдаа шин замыг бүтээх зорилготой холбоо гэдэг бол энэ өдрөөсөө харж болно. Хамтдаа ихтгэлцэл бий болгох, хамтдаа зоригтой тий шулуун шудраг одоо ингээд ирээдүйг бий болгох. За зоригтойгоор тэр алхмаа хийх. За ирээдүйд хамт алхах одоо шийдвэрийг та бүхэн хамтдаа суралцах хэрэгтэй гэдэг бол энэ холбооны маань зорилго бахна ирээдүйг тодорхойлох. За тэгэнгүүт одоогийн сорилт нь юу вэ гэсэн чинь King of Swords маань гарч ирсэн. За тэгэхээр одоогийн сорилт маань та бүхэн маань нэг юм сэтгэл хөдлөлөөс илүү ухаанаар хандах. За илүү нэг юм бодит байдлыг хүлээн зөвшөөрөх. За тэгээд энэ харилцаан дээр хэн нэг нь хит их юм хянах, за хит ийм логикоор бас одоо ямар нэгэн сонголт шийдвэрийг гаргах. За дээрэс нь ийм илэн талангүй ярилцаас охон зайлсхийгээд тий дээрэс нь энэ харилцаан дээр нэг юм өөрийнхөө чин сэтгэлийг одоо мэдрэмжийг тий хуваалцахгүй байх. За энээсээ үүдээд энэ харилцаан дээр маань одоо харилцааны байдал маань хит юм хүүтэн орон зай, хүүтэн одоо мэдрэмжийг бие биендээ үүсгэх. За ийм магадлал тай байгааг энэ өдрөөс харж болж байна. Тэгэхээр энэ бол одоогийн сорилт маань та бүхэн хит юм логик сэтгэлээгээр аливаа зүйлд энэ харилцаан дээр бол хандаад шүү. Дээрээс нь өөрийнхөө бодол мэдрэмжийг бас хуваалцахгүй байгааг бол энэ өдрөөс харж болно. Тэгэхээр та бүхэн маань илүү одоо нэг юм мэдрэмжээ бас давхар одоо сонголт шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмжийг логик сэтгэлгээтэй уялдуулж одоо сонголт шийдвэрээ гаргах. За дээрэс нь өөрийнхөө юу бодож юу мэдэрч байгааг нөгөө хүнтэйгээ сайн илэн талангүй ярилцах. За тэгээд хит одоо нэг юм хүүтэн хүндий байдлаа бас энэ харилцаан дээр гаргаад буй байдлаа бас засах хэрэгтэй. Энэ бол ингээд сорилт нь бахнэ. Тэгэхээр энэ сорилтыг та бүхэн маань илүү мэдрэмжэн дээр суурилсан, илүү юм сэтгэл хөдлөл дээр суурилсан байдлаар энэ сорилтоо бол давах бүрэн боломжтой байх нэ. За тэгээд 5 дахь асуулт нь болохоор энэ харилцаа холбооны маань ер нь сурах ёстой зүйл нь юу юм бэ? Сүнсний төвшөнд одоо хичээл нь юу юм бэ гэдэг хөтөр дээр дөрвөн аяга доош харж гарчсан. За тэгэхээр ер нь бол та хоёрын маань хичээл бол нэг юм алдаж байгаа зүйлээ те ухаарах, юу алдсан, энэ харилцаан дээрээс те юу алдаад юун дээр ингээд таныг орхин явцсан те тэр бодол мэдрэмж за энэ зүйлүүд маань би яг юун дээр алдснаа ухаарах. За дээрээс нь шинэ боломжийг одоо олж харах гэсэн ийм сөүл мэт юм хичээл бол энэ бахны. За тэгэхээр ер нь та бүхэн маань хит одоо давхараас хит өнгөрсөн бодолтой бас автахгүй байх. За дээрээс нь алдсан зүйлээ ухаарад урагшлахтаа илүү тэрийг одоо ийм сургамж байдлаар тий. За би ийм зан характер гаргахлаар за ийм одоо алдаа гаргасан шүү. Тэгэхээр ирээдүйдээ энэ алдаагаа гаргахгүй тулд энэ мэдрэмжээ тий ингээд ухаарах хэрэгтэй гэдэг бол ийм хөтөр гарч ирж байна. За дээрэс нь дөрвийн аяга маань доошоо харж гарч ирэхээр ер нь сэрхийн тохио байдаг. Өмнө нь одоо ингээд анзаараагүй үлдээсэн зүйл ийм сэтгэлийн одоо энэ чин сэтгэлийн холбоо, хайр, боломжийг одоо дахин харахыг одоо уриалдаг ийм хөтөр байгаа. Тэгэхээр энэ харилцаан дээр сэтгэлээ хаах биш илүү одоо нэг тал дээр суралцах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр та хоёрын маань сүнсний зорилгын одоо суралцах хэрэгтэй зүйл хичээл маань болохоор ерөөсөө дахиад одоо энэ сорил давсан ш. Энэ одоо энэ сорил дээр гарч ирсэн шиг биеиндээ сэтгэл мэдрэмжээ нээх. За илүү ийм сэтгэлийн одоо чин сэтгэлийн холбоог бий болгох. За энийг дахин одоо анзаарч эхлэх тийм. Энэ зүйл маань бол та хоёрын маань сүнсний холбооны маань одоо хичээл нах нэ. За тэгэнгүүт ирээдүйн чиглэлээр болохоор аюу сонирхолтой хөтөр гарч ирсэн. 3 аяг гарч ирсэн. За тэгэхээр энэ бол ойрын ирээдүйд магадгүй энэ холбоо маань баг зэргийн холдох, хөндийрөхтэй хэсэг тустай байх, завсарлага авах гэх юм. Иймэрхүү зүйл бас илэрх магадлалтай нэгдүгээрт. Хоёрдугаар талхлаар энэ харилцаа маань маш цөөн хүмүүсийн хувьд болохоор ийм гурдагч гэдэг энэ харилцаанд орж ирэх гэсэн одоо хөтөр байдаг. За дээрэс нь 3 дахь зүйл маань болохоор юм эргэлзээ орж ирэх. Энэ харилцаан дээр маань баг зэргийн нэг юм эргэлзээ гэдэг зүйл төөрөгдөлч гэдэг юм. Иймэрхүү зүйл бол гарах боломжтой, магадлалтай гэдэг бол ийм хөтөр байна. Ирээдүйн чиг хандлага дээр маань. За тэгтээ энэ зүйл дээр бол ерөөсөө хит санаа зовох, хит айх ч гэдэм үү те иймэрхүү зүйл бол ерөөсөө бодох бол шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр энэ хөтөл маань ингээд энэ хугацаанд энэ тустай байх хугацаанд те та бүхэн маань өөрийгөө дахин олох. За дээрэс нь юм сэтгэлийн тэнцвэрийг сэргээх гэсэн бас давхар утга бас бийж идэг. Тэгэхээр та хоёрт маань ингээд тустай цаг хугацаа авах те өөрсдөө ингээд ойлгосны дараа энэ харилцаа маань илүү гүн гүнзгий холбогдол үүсэх. Илүү нэг юм гүн гүнзгийгээр та хоёр маань сүнсний төвшөнд холбогдох
холбоо үүснэ гэдгийг бол энэ хөтөр маань бол харуулждаг. За тэгээд ерөөхдөө хөтөлбөртөө гаргаад ирэх юм бол энэ харилцаан дээр маань за энэ сүүл мэтийн уншлага. За энэ сүүл мэтийн холбоо маань эмгтээлэг халамжтай. За дээрээс нь сүүдрийн хүсэл, тацалцал за нэг юм хүчээр тогтож байна. Гол хөзөр маань эрэгтэй эмгтэй нэрэн маань. За дээрээс нь та хоёрын маань нэгнээс хорж тий илүү юм одоо сүнсний түвшинд өсөлтөд хүргэдэг холбоо гэж бол эдгээр хөзөртөнд бол харуулж байна. За гэхдээ яг энэ үеүдүүд маань та бүхэн маань ухаанаараа бус зүрх сэтгэлээрээ мэдрэмжээрээ ухамсартайгаар хандах юм бол энэ холбоо бол ийм шин шатанд гарах өндөр магадлалтай гэсэн хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд миний харж байгаагаар болохоор энэ хөзрүүдээ ингээ харахад soulmate яг одоогийн байдал бол яхах аргагүй soulmate. За нэг 80-85% таа ч гэдэг юм уу. Тэ 85-аас дээш бол арай биш. Гэхдээ 80-аас 85-ын хооронд хэлбэлсэн ийм soulmate-ийг та бүхэн энэ харилцаанаас мэдэрдэг байх нэ. За дээрээс нь энэ харилцаа ч гэсэн цааш нь өргөжлүүлсэн тохиолдолд бол өргөжлүүлэх бүрэн боломжтой бол харагдаж байна нэгдүгээр группийн маань. За тэгэнгүүт энэ дээр маань яг ингээд дийлэнх одоо гарч ирсэн хөзрүүд харах юм бол одоо soulmate-ийн холбоон дээр гарч ирдэг хөзрүүд impress байна. За дээрээс нь 2-ын саваа, 4-ийн аяга гэсэн эдгээр зүйлүүд маань бол soulmate харилцаан дээр аяг гардаг. Одоо түгээмэл гардаг буюу одоо илэрхийлдэг хөзрүүд маань байгаа. За тэгэнгүүт давхар бас twin flame байх магадлалтай айгу өндөр одоо 3-ын аяга, 4-ийн аяга, devil, impress те эдгээр хөзрүүд маань те бас харагдаад байна. Тэгэхээр энэ харилцаа маань магадгүй одоогийн одоо илэрч байгаа байдал нь сүнсний түвшинд те одоо илэрч байгаа танд мэдрэгдэж байгаа зүйл нь soulmate байгаа ч гэсэн ирээдүйд энэ харилцаа маань илүү нэг юм twin flame, twin soul байх одоо магадлал илүү ингээд өндөр болохоор бол харагдаад байна. Ирээдүйд одоо илэрэхтэй ирээдүйд одоо энэ харилцаа маань soulmate-ээс цаашаага одоо сүнсний түвшинд бие биенийхээ одоо ихэр төл байх. За ингээд сүнс хоёр тал те сүнсний хоёр тал тусдаа өсөж байгаад эргээд одоо нэг түвшинд нийлэх хувь тавилангийн холбоо гэж бол энэ twin soul, twin flame-ийг бол хэлдэг. Тэгэхээр магадгүй энэ 3-ын аяга маань бас та хоёрт маань ингээд хэсэг тусдаа байжгаад хоёулаа хоёр талдаа хөгжөөд сүнснийхаа түвшинд те илүү нэг юм өсөлт хөгжилтийг бий болгосны дараачаагаар хоёулаа яг зэрэг өсөж жагаад эргэж нэгдэж те нийлэх ийм хувь тавиланг бол twin flame-ийн одоо хувь тавилан гэж бол ойлгож болно. Ерхийгээр ингээд ойлгох юм бол хэрвээ та бүхэн маань ирээдүйн чиг хандлага дээр энэ 3-ын аяга байсан шиг ингээд тусдаа цаг хугацаа өнгөрөх гэдэг юм те иймэрхүү зүйл маань та хоёрын маань ирээдүйн чиг хандлага дээр болоогүй тохиолдолд энэ харилцаа маань яах аргагүй яг soulmate-тэрээ те ингээд банкын одоо биендээ хамт байдаг илүү одоо юу гэдгийг хамтдаа өсөж хөгжих гэдгээр бол ерөөдөө өөр байгаа. Soulmate нь болохоор хамтдаа өсөж хөгжиж биенийхээ сул тал дээрэс нь давуу тал те энэ бүгдийг ерөөсө хамт дэмжих. Заавал ингээд бүх зүйлийг ингээд ойлголцоод эсвэл заавал бүх зүйлийг төгс байлгах албагүй байдаг ер нь soulmate маань зүгээр л хүнийг байгаагаар нь хүлээж авах, байгаагаар нь хайрлах, яг хамтдаа ингээд өсөх те иймэрхүү зүйл бол байдаг. Тэгэнгүүт twin flame маань болохоор сүнсний одоо төвшөнд та хоёр маань хоёулаа тусдаа хэсэг хугацаанд хамт одоо тусдаа хөгжиж байгаад эргэж нэгдэх. За иймэрхүү зүйл бас twin flame маань одоо нэг хэсэг бол байдаг эргэж нэгдэх. За тэгэхээр нь бол энэ харилцаа маань болохоор хоёулаа хоёр талд өсөж хөгжиж байгаад нийлэх иймэрхүү бас одоо байдал хөзрөөс маань харагдаад байна. Тэгэхээр ер нь юм бүрэн одоо илэрч чадаагүй тий хараахан одоо нэг юм гүйцэд болоогүй ч юм уу. Ийм одоо ирээдүйд болохоор twin soul холбоо болох юм бүрэн одоо боломжтой тий хөгжих боломжтой. За ийм харилцаа бол нэгдүгээр группийн маань бол харилцаа байх нэ. Би бол тэгж бол уушаар харагдаад байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлах туслаа. Дурсамж таарат байлаа. Баяртай. 2-р бүлгийн маань уншлах эхлэхэд бэлэн болсон байна. За би энэ удаагийнхаа уншлах дээр нийт 6 асуултыг бэлтэж тавьсан байгаа. За нэгдүгээр асуулт нь болохоор та энэ холбоон дээр ямар энергийг авчирдаг? За таны бодож буй тэр хүн энэ харилцаа холбоон дээр ямар энергийг авчирдаг вэ? За дээрэс нь энэ харилцаа холбооны маань за сүнсний түвшинд зорилго нь юу юм? За дээрэс нь одоогийн сорил. За дээрэс нь энэ харилцаа холбооноосоо та бүхэн маань юуг одоо сурах ёстой юм? Дамжуулаад энэ холбоогоороо дамжуулаад та бүхний маань хичээл нь юу юм? За дээрэс нь ирээдүйн зорилго нь юу юм бэ гэсэн нийт ийм 6 асуултыг бол та бүхэндээ бэлдээд тавьсан байгаа. За одоо бүгдээрээ уншлага руу орцгоё. За нэгдүгээр болохоор
таны энэ холбоон дээр авчирдаг энерги нь юу юм бэ гэдэг асуултанд бол King of Pentacles хözөр маань гарч ирсэн. За тэгэхээр та бол энэ харилцаан дээр илүү нэг юм тогтвортой, найдвартай, за тийм ихтгэл таах энергийг бол авчирдаг. За дээрэс нь та илүү нэг юм бодит амьдрал дээр юм хөлөө тавьсан, тэгээ хөлөө юм бат бөх тавьж чадсан. За дээрэс нь хайртай хүнээ хамгаалах, за дээрэс нь юм дэмжих хүсэлтэй гэдэг бол энэ хөзрөөс бол харж болно. За гэхдээ энэ одоо хөзрийн маань сул тал нь болохоор за заримдаа энэ зүйл маань хит юм хараа хяналтыг тавих. За дээрэс нь хит одоо нэг юм эго гэдэг зүйл бас байгаа гэдэг тий одоо бүх зүйлийг өөрөө мэддэг юм шиг ч гэдэм үү те жоохон ажиллах. За дээрэс нь хит нэг юм одоо зөвлөгөө гэдэг зүйл маань те нөгөө хүндээ гаргаж байгаа зөвлөгөө гэдэг зүйл маань юм хяналт ч гэдэм үү иймэрхүү зүйл бас болох магадaltaй юм хөзөр байдаг. За тэгээд энэ хөзрөөсөө бол харах юм бол таны зорилго бол ерөөсөө л энэ хайртай хүндээ юм амар тайван байдлыг, итгэлтэй байдлыг өгөх. Дээрээс нь илүү нэг юм амьдрал дээрээ илүү нэг юм тогтвортойгоор за дээрээс нь ийм найдвартайгаар урагшлах. За ийм энергийг бол энэ харилцаан дээр авчирдаг гэдгийг бол энэ хөзрнөөс бол харж болно. За тэгээд тэр хүний таны бодож буй тэр хүний энэ харилцаан дээр авчирч буй энерги нь болохоор Hermit хөзөр доошоо харж ирсэн. За тэгэхээр магадгүй таны бодож буй тэр хүн маань одоогоор нэг юм сэтгэл дотроо жоохон төөрсөн байдалтай байж магадгүй харагдаад байна. Энэ бол буруу харж ирнэ гэдэг чинь нэг юм ганцаардмал за дээрэс нь өөрийн дотоод үнэнтэйгээ нэг юм холбогдож чадахгүй байх. За хэд юм тотгошоогоо байдлыг бас энэ хөзөр маань илэрхийлж байдаг. Тэгэхээр тэр хүн маань магадгүй гадна талаасаа илүү нэг юм олон одоо нээлттэй биш олон үг хэрэгэлдэггүй илүү нэг юм дууцгөөтэй те за ийм байх магадaltaй гэж хөзөр гарч ирж байна. За дээрэс нь энэ хүн маань дотоод өөрийнхөө одоо ертөнцөөр бас аялаад те өөрийнхөө хүсэл мөрөөдөл ч гэдэм үү юу боддгийг юуг одоо ойлгох ёстой гэсэн байдлаар нэг юм дотоод өөртөөгөө бас нэг юм өнгийсэн те өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийсэн байдалтай бас байгааг энэ хөзрөөс бас харж болно. Тэгэхээр энэ зүйл нь бас нэг юм ихсээд ирэхээрээ жоохон нэг юм ойлгомжгүй байдлыг энэ харилцаан дээр авчирдаг байж бас магадгүй яг юу бодож байгааг нь те таны төвшөнд ил одоо хэлэхгүй байгаа учраас ойлгох тал дээр жоохон асуудалтай. За энээсээ болоод жоохон зөрчил үүсэх. За дээрээс нь энэ хөзөр маань нэг юм ямар нэгэн зүйлээс нэг юм одоо магадгүй энэ харилцаанаас те нэг юм зүхтах гэж байгаа ч гэдэм үү те нэг юм бас байдлыг энэ хөзөр манаас илэрхийлж идэг. Жохон зайлсхийх те илүү нэг юм бие даах хэрэгтэй байгаа юм байна. Бие тал дээрээ бие хувь хүн гэдэг тал дээр илүү хөгжөөд яг энэ хөгжих тал дээр илүү анхаарлаа хандуулснаасаа болоод энэ харилцаан дээр жохон юм зайлсхийх за дээрээс нэг юм жохон зүхтах ч гэдэм үү иймэрхүү бас байдал илэрхийлдэг хөзөр байгаа. Тэгэхээр нөгөө хүн маань бас иймэрхүү байдалтай байж магадгүй энэ харилцаан дээр жоохон нэг юм төөрөгцөн ч гэдэг юм уу те нэг юм учир нь олдохгүй бас байдалтай байгаа. Таны төвшөнд болохоор илүү энэ харилцааг ингээд тогтвортой, илүү найдвартай, ихтгэлтэй байх гэдэг. Тэнгүүд нөгөө эрэгтэй тал нь болохоор жоохон эсэргээрээ те яг юу бодож байгааг мэддэхгүй харилцаан дээр дуртай байгаа дургу байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл нь бас мэддэхгүй нэг жоохон учир нь олдохгүй байгаа байдалтай бас байж магадгүй бол харагдаад байна. За тэгээд энэ харилцааны маань сүнсний одоо зорилго энэ харилцаагаар дамжуулаад та бүхэн маань сүнснийхаа төвшөнд ямар зорилгыг ойлгох ёстой вэ гэхлээр Knight of Pentacles гарч ирсэн. За тэгэхээр ер нь л илүү нэг юм төвчээр гэдэг зүйлийг за дээрэс нь итгэл за тэгээ бодит оролцоог та бүхэн маань энэ харилцаанаас сурах ёстой байх нэ. Зорилго нь бол ерөөсөө энэ ахын энэ сүнс одоо энэ харилцааны маань зорилго нь те бие биендээ төвчээртэй хандах, за бие биендээ илүү юм итгэлтэйгээр хандах. За нэг бодит оролцоог бий болгох байх нь. За тэгээд Knight of Pentacles маань болохоор илүү нэг юм аажуухан ийм доктортой хөдөлгөөнийг илэрхийлсэн хөзөр байдаг. Тэгэхээр ийм яаравчлсан биш те илүү нэг юм удаанаар илүү юм аажуухнаар ийм доктортой одоо бат бөх суурь тавих. За тэгэхээр энэ бол хайр гэдэг мэдрэмж бол хайр гэдэг зүйл бол одоо юу гэдгийг зөвхөн одоо мэдрэмж бол биш. Илүү гэдэг юм өдөр тутмын те өдөр бүрийн одоо нэг юм тууштай байдлыг суралцах хэрэгтэй гэсэн одоо
зоригтой байх нэ та хоёр маань тий. Тэгэхээр энэ харилцаа маань та хоёрт маань ийм урт хугацааны бат бөх хайр гэсэн ойлголтыг бол одоо туршиж яваа байдалтай та хоёр маань бол харагдаад байна. Зорилгоо маань ч гэсэн ер нь бол та хоёрт маань яг ийм доктортойгоор урагшлах тий гэсэн ийм хүзэр байх нэ. Тэгэхээр аль болох ийм доктортой байхын тулд доктортой урт хугацааны ирээдүг та бүхэн маань зорилгоо болгоцсон байгаа учраас илүү төвчээртэй, илүү нэг юм итгэлтэйгээр тий. За дээрээс нь хит одоо юу гэдгийг хийсвэр төсөөлөхгүйгээр илүү нэг юм бодит оролцоог, бодит одоо алхмуудыг бас хийх ёстой гэдэг бол ийм хүзэр гарч ирсэн байна. За тэгэнгүүт одоогийн сорил гэдэг дээр маань болохоор 2 хүзэр гарч ирсэн. За нэг нь болохоор стреч хүзэр маань доош хараад, за дээрээс нь 9-ийн саваа маань дээш харж гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ одоо 2 нэрэг маань давхар гарч ирж байгаа. За сэтгэл зүйн ядаргаа, за дээрээс нь итгэл алдрах, за эсвэл өөрөөгөө нэг юм сул дорой байдлыг мэдрэх гэдэг юм уу. Иймэрхүү зүйл стреч хүзэр маань илэрхийлээд 9-ийн саваа маань болохоор одоо бүхнийг туулсан тий маш юм зовлон гэдэг юм уу, илүү одоо юм хэцүү байдлыг тий ийм даваад туулаад ийм бууж өгөхгүй байх илүү нэг ийм тэмцэгч энергийг энэ хүзэр маань бол илэрхийлж идэг. За тэгэхээр та хоёр маань хоёулаа энэ холбоон дээр, энэ харилцаа холбоон дээр маш их зүйлийг туулаад тий хоёр талдаа л хоёулаа ингээд энэ харилцааг болгох гээд бүтээх гээд хамтдаа байх гад тий хичээгээд хоёр талдаа илүү ингээд сэтгэл санааны хувьд ч тэр гадна тий бие махбодын хувьд ч тэр ингээд маш их зүйлийг туулж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр илүү одоо таны туулж байгаа зүйлийг нөгөө хүн маань ч гэсэн давхар туулж байгаа гэдгийг санаад тий би эндээ илүү нэг юм хүлцэнгүү хандах, би эндээ илүү нэг юм уян хатан байдлаар хандах хэрэгтэй гэдгийг бол энэ хоёр хүзэр маань бол харуулж байна. Тэгэхээр магадгүй та хоёр маань хоёулаа ингээд хоёр талд юм хэцүү холбоог өмнө нь туулсан. За тэгээд тэр зүйлээсээ болоод бас одоо энэ одоогийн харилцаа холбоон дээр дахиад одоо бүгдийг туулах нь зөв үү буруу юу гэд энэ зүйл дээр бас жоохон юм эргэлсэн ч гэдэг юм уу те. Та нэг иймэрхүү байдал бас ажиглагдаад байна. Тэгэхээр энэ нь бол өнгөрсөнтэй холбоотой нэг юм туулсан хоёр талын маань туулсан энийг ачаалал, энэ их юм сэтгэлийн тал дээр те сэтгэл зүйн одоо ядаргаа иймэрхүү зүйл маань энэ харилцаан дээр бас сорил болж гарч ирэхээр бол харагдаад байна. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр сорилыг маань та хоёр маань илүү нэг юм бие биедээ айдсыг бие биендээ айдсгүйгээр те итгэх. За дээрэс нь юм уян хатан байдлаар эргүүлж олох ёстой шүү гэдгийг бол энэ хүзрээс бол харж болж байна. Тэгэхээр магадгүй та хоёр маань 2 дугаар бүлгийг сонсох хүмүүс маань хоорондоо учрахаасаа өмнө илүү нэг юм хэцүүхэн одоо харилцааг хоёр талд бас туулаад, за тэгэнгүүт тэрнээсээ үүдэлтэй нэг юм шарах гэдэг юм уу, тэрнээсээ одоо үүдсэн нэг юм итгэлгүй байдал те итгэл алдарсан байдал гэдэг юм уу, иймэрхүү зүйл маань энэ харилцаан дээр манаас ингээд гарч ирэх гээд те байх хандлагатай харагдаад байна. Тэгэхээр энэ нь харилцаан дээр яг тийм өнгөрсөнтэй холбоотой ийм итгэл алдарсан байдал, за дээрэс нь өнгөрсөн одоо харилцаанаасаа та хоёр маань сурсан одоо юу гэдгийг нэг ийм сул дараа мэдрэмж, за итгэл алдарсан байдал, за дээрээс нэг юм бие махбодын хувьстэй нэг юм маш их юм зүйлийг давж туулсан ийм одоо мэдрэмжээ бас энэ харилцаан дээр бас алийг нь гаргах уу, алийг нь гарахгүй байх уу гэдэг дээр жоохон юм уян хатан байх хэрэгтэй гэдгийг бол харуулж байна энэ өдөр маань. За тэгээд энэ харилцаа холбоогоороо дамжуулаад та хоёрын маань сурах ёстой, сүнсний түвшинд сурах ёстой хичээл нь юу юм бэ гэдэг дээр бол жажмент хөзөр гарч ирсэн. За жажмент хөзөр маань бол маш юм хүчтэй одоо дохио те сэргэх дохио дахин төрөх. За дээрэс нь өнгөрсөн алдаа болон юм зөрчилдөөнийг уучлах юм хичээл гэж бол ойлгогдож болно. Тэгэхээр энэ сөүлмэгт харилцааны түвшинд болохоор жажмент гарна гэдэг маань энэ хоёрын маань та хоёрын маань энэ харилцаа холбоо гэдэг бол ийм сүнсний сэрэлтийг те авчирж байгаа. За дээрэс нь давхар урд насны одоо холбоо те урд насаараа холбогдох юм дуудах энерги бол байгаа гэж бол ойлгож болно. Тэгэхээр та хоёр маань нэгээ одоо замд зүгээр нэг учраагүй те яах аргагүй нэг юм тохоогоор сүнсний холбоогоор л учирсан гэдгийг бол энэ хүзрээс бол харж болно. За дээрээс те сүнсний холбоогоор юм дахин учирсан учрлаа
гэж бол ойлгож болох нь. Тэгэхээр энэ амьдрал дээрээ та хоёр маань бие бинийгээ уучлах, за ухамсарлах те. За дээрэс нь шинэ эхлэлийг одоо хамтдаа суралцах ёстой гэдэг ийм хичээл бол байгаа харагдаж байна. Тэгэхээр та хоёр маань яах хэрэггүй энэ 20 дугаар группийг сонгосон хүмүүс маань суралцах ёстой хичээл маань энэ сүнсний гэрээнийхээ төвшөндөл яг сурах ёстой зүйлээ сурах ёстой ийм гүн гүнзгий одоо харилцаатай холбоо байгаа харагдаад байна. Тэгэхээр яг энэ зүйл дээр илүү ийм хүлээцтэй, илүү одоо ийм тайван те илүү нэг ийм бие биендээ уучлалыг за дээрээс нь илүү одоо зөрчилдөөнөөс те аль болох юм зөрчилдөөнийг уучлах бие бинийгээ илүү энэ харилцаагаа илүү нэг юм доктортой байлгах хэрэгтэй тал дээр бас та хоёр маань суралцах хэрэгтэй байх нэ. За тэгээд 6 дугаар хөтөр маань 6 дугаар асуулттай маань болохоор ирээдүйн чиг хандлага энэ харилцааны маань ирээдүйн чиг хандлага юу юм бэ гэдэг асуулт байсан. За тэгмүүд энэ асуултан дээр маань болохоор Knight of Wands маань доош харж ирсэн. За тэгэхээр магадгүй та хоёр маань хоёлаа ирээдүйн тал дээр те ойрын ирээдүйн тал дээр баг зэргийн нэг юм эмх замбраагүй за энерги за ингээд төр зүрийн бууралт ч гэдэм юм уу за магадгүй нэг юм ирээдүйн тал дээр жоох юм замбраагүйгээсээ гадна жоох юм ирээдүйн талаар бас бодохгүй ч гэдэг юм иймэрхүү бас байдалтай байгаа байж бас магадгүй харагдаад байна энэ хөзөр маань. За тэгээ Knight of Wands маань ерөнхийдөө нэг юм ирч хүч алдрах те доош харж ирч хүч алдах за дээрэс нь төр зур ингээ нэг юм зүхтах байдлыг бол илэрхийлээд байдаг. Хин нэг нь одоо энэ харилцаанаас юм зүхтах хүсэлтэй. Одоо энэ хермит дээр бас гарч ирсэн энэ харилцаанаас жоохон зайлс хийхтэй ийм энерги бас ер нь бол ажиглагдаад байна. Тэгэхээр магадгүй ингээ 2 удаа ажиглагдаад гараад ирсэн. Тэгэхээр магадгүй аль нэг нь энэ харилцаан дээрээс жоохон сурах ёстой зүйлээ. Тэгээ энэ одоо сүнсний гэрээч гэдэг юм уу энэ нэг юм холболт. Тэгээ өнгөрсөн амьдралаас юм холболт гэдэг зүйлээ ерөөсө ухаарахыг хүсэхгүйгээр те энэ харилцаанаас жоохон зайлс хийгээ зүхтах гад магадгүй зүхтаад одоо юу гэдгийг бас алт сарнсан байх магадлалтай бол харагдаад байна. Гэхдээ ерөөсөө энэ бол ерөөсөө юм дуусалт биш те харин эсэргээр одоо нэг юм бүрэн дуусах бол биш те бүрэн хацаа салаад ч гэдэм дуусах биш магадгүй нэг юм хурдныхаа энэ харилцааныхаа хурдны нэг юм темпийг тохируулах үе байж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр хоёр тал маань илүү ухаалгаар хандаж чадах юм бол энэ холбоо бол илүү доктортой шатанд бол шилжих бүрэн боломжтой. Тэгэхээр магадгүй одоо ингээд харилцаа холбоо нь хэвийн явж байгаа хоёр хүмүүс одоо хосод маань үдж байгаа тохиолдолд яг ийм үед те бие биенээсээ зүхтах, за энэ харилцаанаас зүхтах, ийм ойлгомжгүй, эмх замбраагүй те ийм зүйл ирээдүйд маань гарсан тохиолдолд илүү ухаалгаар хандаж чадах юм бол энэ харилцаа холбоо маань те энэ зүйлийг давж чадах юм бол илүү доктортойгоор нэг шатанд урагшлнаа, шилжнэ гэдгийг бол энэ хөтөрөөс харж болно. Хэрвээ үнэхээр энэ харилцаанаас нэг нь бууж өгөөд нэг нь одоо зүхтаад те ер нь л юм зүхталтын энерги гарч ирээд байна л та. Зайлс хийсэн те ийм одоо зүйл халиушны ингээд болцсон байгаа тохиолдолд за тэр хүн маань ерөөсөө энэ харилцаанаас сурах ёстой зүйлээ сурахаас зайлс хийж байгаа гэж бол ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ зүхталт бол төр зурх гэж бол харагдаад байна. Ягаад гэхэлэр магадгүй энэ хүн маань цуцсан тэр хүн маань эргээд харилцаа холбоогоо тогтоох гэж тантай холбогдно. За дээрэс нь бие махбодын хувьд ингээд тустай байгаа салцсан те ингээд байгаа ч гэсэн сэтгэл мэдрэмжээрээ ерөөсөө хол биш те ерөөсөө танаас ингээд холдож чадаагүй гэдгийг бол бас харах одоо боломжтой байна л та эдгээр хөзрүүд маань. За тэгээд ерөөд нь ингээд харах юм бол энэ одоо 20 дугаар группийн маань энэ soulmate-ийн холбоо маань ерөөхдөө нэг юм өөрийгөө болон нөгөө хүнийгээ юм төвчээртэйгээр ойлгох, за дээрэс нь дахин одоо итгэлээ сэргээхтэй итгэх, сүнсний төвшөнд юм сэргэх гэсэн юм сүнслэг хичээлтийн холбоотой. За дээрэс нь энэ харилцаанд илүү юм доктортой хайрын энергийг та бол өөрөөсөө гаргадаг. За нөгөө хүн маань өөрийгөө олох зам дээрээ явж байгаа гэдгийг бол харж болж байна. За дээрээс нь judgment хөзөр маань гарч ирснээрээ энэ одоо харилцаан дээр маань та хоёрын маань сүнсний утга учирыг бол баталж байгаа те сүнслэг одоо сүнсний төвшин та хоёр маань учрах ёстой байсан энэ хөзрөл бол баталж байна. За дээрээс нь шинээр сэрэх ийм soulmate холбоо гэдэг бол энэ хөзөрдөөс бол харж байна. Тэгэхээр ер нь бол 2 дугаар групп
маань болохоор гүнзгий нэг юм кармаар бас холбогдсон юм сөүлмэт холбоо байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Тэгэхээр та хоёр маань бие биендээ юм уучлал, төвчээр, итгэлцлийг одоо ингээд суралцах, одоо суралцуулах те бие биендээ суралцуулах үүрэгтэй. За дээрэс нь энэ зам маань жоохон амаргүй те хэцүү бартаатай байж болох ч гэсэн төсгөл нь бол жажментийн одоо нөлөөгөөрөө илүү одоо ийм шин зүйлийг, шин мэдрэмжийг, шин 90 үеийг гэх юм уу те шин зүйлийг та одоо энэ харилцаа маань бол авчрах одоо бүрэн чадамжтай гэж бол харагдчихээн. За тэгээд хоёрдугаар группийн маань харилцаа бол яг аргагүй л одоо гэдгийг twin одоо karmic харилцаа, twin flame, soulmate гэдэг ингээд одоо дүгнэх юм бол газар дуулагдсан за илүү бодит байдал нь гэдэг юм soulmate хэлбэртэй л харагдаад байна. За дээрэс нь кармик харилцаа гэдэг зүйлээсээ болохоор та бүхэн маань нэг юм энэ харилцааны маань те нэг юм сэтгэлийн хичээл агуулдаг те илүү нэг юм сүнслэг одоо өсөлтөнд хүрэхэд илүү нэг юм тохирсон байгаа гэдэг утгаараа бас кармик харилцааны байх магадлал те хермит илүү нэг юм дотоод байдал ганцаардал сүдрийн тал ч гэдэг юм иймэрхүү зүйлүүдээсээ болоод бас кармик холбоо бас ажиглагддаг байж бас магадгүй мэдрэгддэг байж бас магадгүй харагдаж байна. Гэхдээ яхаа аргагүй энэ харилцаа маань бүр 90% та те ерөөхдөө ингээд баг залах юм бол магадлал нь бол бүр ингээд 88-аас 90% хооронд за бараг л soulmate байх бүрэн магадaltaй. Энэ холбоо маань илүү та хоёрт маань нэг юм уур бухимдал за юм сорилтой байсан ч гэсэн дэгнээ орхихгүй байх одоо хүчтэй юм дотоод холбоотой байгааг бол энэ хүзүүд маань бол харуулж байна. Дээрээс нь нэг юм урд насны уялдаа холбоо дахин сэргэх те нэг юм сүнсний холбоо байгааг бол эдгээр хүзрүүдээс бол харж болж байна. Тэгэхээр та хоёр маань бол яхаар гул учрах хэрэгтэй байсан. За дээрээс нь хамтдаа ирээдүг бүтээх бүрэн боломжтой, доктортой бат бүх суурьтай ирээдүг одоо бүрэн зохицлох боломжтой. За дээрээс нь хоорондын итгэлцэл, хамгаалах сэтгэл та хоёрт маань байна. За тэгээд төвчээр илүү нэг юм альтернатив хэлсэнчлэн илүү юм доктортойгоор ааж явах байдлаар хөгжих. За дээрээс нь сүнсний сэрэл дахин уучрал. За дээрээс нь нэг юм сорилт одоо унсан ч гэсэн одоо холдохгүй байх юм тэсвэр төвчээрийг бас энэ 9-ийн саваа маань бол харагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол юм ямар ч одоо юм сорил, ямар ч юм шуурганд те та хоёр маань ерөөсөө юм бие биенээсээ сэтгэл мэдрэмжийн хувьд ер нь бол холдохгүй байх юм тэсвэр төвчээр энэ харилцааг авч үлдэх юм тэсвэр бас байгаа гэдгийг бол 9-ийн саваа маань бас давхар харуулж байгаа. Яг энэ зүйл одоо энэ зүйлээ та бүхэн маань сэргийж чадах юм бол за тэгэхээр ерөөсөө энэ холбоо маань ийм үнэнч байдал, за бодит байдал, за тэгээд төвчээр ийм шаардсан soulmate холбоо байх нь. Тэгээд та хоёр маань нэг нэгнийхээ ийм сул талаа ойлгоход одоо ингээд тусалсан илүү нэг ийм сүнслэг сэрэлтэнд одоо хүргэж чадсан ийм одоо soulmate-ийн харилцаа холбоо гэж бол харагдаж байна. За ингээд 2 дугаар бүлгийн маань богино уншлага маань бол ингээд дуусч байна. За ингээд дараагийн ишлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. 3 дугаар бүлгийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За би энэ удаагийнхаа уншлагаар нийт 6 асуултыг асуугаад бэлдсэн байгаа. За 1-р асуулт нь болохоор би энэ харилцаанд ямар энерги авчирдаг вэ? За таны бодож буй тэр хүн одоо энэ харилцаанд ямар энерги авчирдаг вэ? За дээрэс нь энэ харилцааны маань зорилго нь юу вэ? За тэгээд 4-р асуулт нь болохоор одоогийн сорилт. За тэгээд энэ харилцаагаараа дамжуулан юуг ойлгох ёстой вэ? Хичээл нь юу вэ? Сүнсний төвшөнд алах хичээл нь юу вэ? За дээрээс нь ирээдүйн чиг хандлага гэсэн асуултууд бэлдээд хүзрүүдэд гаргаад тавьсан байгаа. За тэгээд 3 дугаар бүлгийн маань хувьд болохоор бусад группээсээ арай илүү хүзэр унсан тим групп байгаа. За одоо ингээ бүгдээр уншлага руу орцгоё. За 1-р болохоор та энэ харилцаанд за ямар энерги авчирдаг вэ гэдэг дээр маань болохоор 5-ын саваа маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та энэ харилцаанд нэг юм сорилтыг за нэг юм ойлголцох гэж юм хичээж байгаа нэг юм хүчтэй хүслийг бол авчирдаг гэж бол энэ өдрөөс хараж болно. За дээрэс нэг юм баг зэрэг нэг юм тэмцэлдэг ч гэдэг юм уу те. За тэгэхээр энэ бол харилцаа ерөөсөө нэг юм өөрийгөө батлах. За дээрэс нь нэг юм байр сууриа хамгаалах ирмэлцэлтэй юм одоо энерги
энэ хөзрөөс бол харагдаж байна. Тэгэхээр сөүл мэтийн энерги маань болохоор таны сөүл мэтийн энерги бол ерөөсөө л энэ харилцаанд өөрийгөө батлах, өөрийнхөө байр суурийг хамгаалах. За дээрэс нь энэ холбоог ерөөсөө орхих биш харин илүү бүр юм сайн болгох гэж одоо хичээж байгаа юм энерги. Таны энерги бол ийм бах нэ. За хоёр дахь асуулт маань болохоор тэр хүн одоо таны бодож буй тэр хүн энэ харилцаанд ямар энерги авчирдаг вэ гэдэг болохоор Empire болон 7-гийн сэлэм маань гарч ирсэн. Emperor хөтөр маань болохоор. За тэгэхээр энэ хүн бол бодол санаагаа нуух, за дээрээс нь нэг юм хяналт тавих, за бүхнийг нэг юм өөрийн удирдлагатаар жоохон барих зан чанартай хов хүн талаасаа тийм байх магадлалтай бол харагдаад байна Emperor хөзрөөрөөсөө. За дээрээс нь Emperor хөзөр маань болохоор илүү нэг юм туршлагатай, за дээрээс нь илүү нэг юм хүчрхэг те илүү нэг юм буур суртай бас тал ажиглагддаг байх магадлалтай энэ хөзөр маань. За тэгээд Seven of Swords маань болохоор нэг юм нууцлаг, нэг юм ухаалаг стратеги ашигладаг. Аливаа зүйлд илүү нэг юм ухаалгаар нэг юм төлөвлөгөө гаргадаг. За тэр байдал нь заримдаа жоохон юм нууцлаг тал дээр юм нуух. За дээрэс нь энэ харилцаан дээр нэг юм нууцлаг байдлыг бас илэрхийлдэг хөзөр байгаа. За тэгээд Emperor маань болохоор бас давхар нэг юм хамгаалах эрх мэдэлтэй. Тэгэхэд баг зэргийн жоохон зөрүүд занг бас илэрхийлж идэг. Тэгэхээр ер нь бол энэ хүн маань бол ийм сэтгэлээ нээдэггүй ч сэтгэлдээ бол энэ холбоог хамгаалах ёстой. Би бол энэ харилцааг бол ингээд хамгаална гэсэн нэг юм хатуу итгэлтэй байр суурьтай байгааг энэ хоёр хөзөр маань бол илтгэж идэг хооронд нь хоршуулад уялдуулаад авч үзэх юм бол за 3 дугаар асуулт маань болохоор энэ харилцаа холбооны маань зорилго нь юу юм бэ гэсэн асуултанд дээр болохоор 7-гийн аяга за дээрэс нь Hermit маань доошоо гарч ирсэн. За тэгэхээр энэ бол энэ холбооны зорилго бол бодит болон ям хуурмагийг ялгах, хуурмаг сэтгэл хөдлөлийг ялгах. За үнэн сэтгэлээ олж харах. За дээрэс нь Hermit ийм ганцаардлын одоо нэг юм ганцаардлын ийм айцыг дотоод гэгэрэлтэй дотоод гэгээ олох ийм одоо зорилготой байх нэ. Тэгэхээр та хоёрын маань сүнсний зорилго бол ийм хийсвэр мөрөөдлөөс илүү ийм бодит хайр итгэлцэл дээр одоо суурилсан. За дээрэс нь илүү одоо нэг юм өөрийнхөө дотооддоо бас ийм чиглэсэн тий. Өөрийнхөө дотоод мөн чанарыг олох. Өөрийнхөө одоо нэг дотоод ертөнц рүү өнгөх тал дээр илүү одоо төвлөрөх. За дээрэс нь хий хоосон хит олон одоо хийсвэр зорилго энэ дундаас илүү нэг бодитыг нь олох, илүү одоо хэрэгтэй чухлыг нь олох. За тэгэхээр ер нь ийм сонголт шийдвэр болон өөрийнхөө дотоод ертөнцийг одоо ойлгох тал дээр энэ бол ерөөсөө гарч ирсэн одоо энэ хоёр хөзөр маань ерөөсөө та хоёрын маань зорилго бол дотоод ертөнц өөрийнхөө юу бодож байгаа, юуг илэрхийлэх, за дотоод ертөнцөөрөө аялах тийм ямар бодолтой. За дээрэс нь хийсвэр тал дээр хит одоо мөрөөдлөөс илүү бодит одоо алхам хийх, илүү бодит хайр итгэлцэлтээр юм суралцах хэрэгтэй гэдгийг бол энэ хоёр хөзөр маань бол гаргаж ирж байна. За тэгэнгүүт одоогийн сорил гэдэг дээр маань болохоор 10-ын зоос 3-ын зоос 2 маань хоёулаа доош харж ирсэн. За тэгэхээр энэ материалын байдал, итгэлцэл, за дээрэс нь ирээдүйн юм суурьтай холбоотой асуудлууд та хоёрын маань бол одоогийн сорил байх магадлалтай байна. Энэ хөзөрдөөс харахад нэг тал нь одоо илүү үнэнч одоо хамтран зүтгэх гэж тэг хичээж байхад нөгөөх нь илүү нэг тийм практик тал дээр ч гэдэг юм илүү жоох нэг юм хойрог хандах. Нэг нь арай илүү ингээд арай их зүйлийг хүсээл тэмүүлээл те хамтран зүтгэхэд бэлэн байхад нөгөө тал нь болохоор жоохон хойш суугаад тэрэн дээр нь жоохон үл итгэсэн байдалтай ч гэдэг юм уу те нэг юм бодит алхам хийхгүй байх байдалтай байгааг бол энэ хоёр хөзөр маань харагдаж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг амьдралын зорилго за дээрэс нь хамтын ирээдүг одоо нэг төвшөнд харахгүй байгаа байдал маань одоо та хоёрын маань одоогийн сорил гэх юм уу нэг тал нь илүү нэг юм докторч суурьшилтай халуун дулаан гэр бүл те энергийг нөгөө талаасаа хүсээд байдаг. Тэгэнгүүт нөгөө тал нь болохоор энэ зүйл дээр нь ямар нэгэн үйл хөдлөл авахгүй яг тэр зүйлийг нь яг юм өөрийнх нь хувьд гэр бүлийн халуун дотн байдал за юм доктортой байдлыг нөгөө тал нь бол харахгүй байгааг энэ хөзрөөс бол харж болно. Тэгэхээр ерөөсөө нэг тал нь хэдийхийг одоо хит их юм төвлөрсөн ирээдүг харсан байхад нөгөөх нь болохоор тэрийг харахгүй байна. Тэгэхээр яг харахгүй энэ сүнсний зорилго дээр маань бас уялдаа холбооноос гарч ирээд байна л да. Нэг тал нь илүү юм хийсвэр төсөөлөл, хийсвэр сонголт те иймэрхүү зүйл бодоод нөгөөх нь илүү дотгошоогоо байгаад яг нөгөөдхөөсөө жоохон юм зорилгон те яг тэр зорилгыг бас биелүүлэх тал дээр жоохон илүү дотгошоогоо болоод байгаа ч гэдэг юм уу. Энэ зүйл маань яг л энэ одоогийн сорилт дээр маань бас давхар гарч ирээд байна. Тэгэхээр нэг тал нь илүү их одоо нэг юм сонголт
гэр бүлийн тал дээр ч гэдэм үү илүү нэг юм хийсвэр төсөөлөл маш их зүйлийг бодоод тэрнийхээ төлөө үйл хөдлөл авах гад хичээгээд ахад нөгөө тал нь болохоор жоох юм илүү нэг юм хувь хүн тал руугаа илүү чиглэсэн. Одоогоор нэг юм хамтын ирээдүй шиг тийм үү те юм холын зорилгыг одоохондоо олж харахгүй байгаа. Илүү нэг юм өөрөө дээрээ илүү хувь хүн тал дээрээ нэг юм одоо байдлыг те илүү нэг хувь хүн дээрээ чиглэсэн одоо хандлагатай байгаад илүү их зүйлийг одоо сурч мэдэхтэй өөрийнхөө талыг өөрийгөө олж нэг тал дээр илүү их ажиллаад байгаа. Нөгөөх нь гэр бүлчээд юм илүү хамтын ирээдүй тал дээр илүү их зүйлийг одоо хараад те байгаа гэл энэ хоёр хөзөр маань энэ одоо хөзрүүд маань асуултууд маань бол гарч ирсэн харагдаад байна. Тэгэхээр ерөөсөө энэ амьдралын зорилго маань та хоёрын маань хамтын ирээдүйг нэг төвшөнд бол харж чадахгүй байгаа бол байдал маань бол сорилгох нэ. Тэгэхээр илүү одоо энэ тал дээр ажиллах хэрэгтэй ах нь нөгөө талынхаа хэд одоо өөрийнхөө бодол хийсвэр зүйл ч гэдэм юм иймэрхүү зүйл төр хэд автахгүй нөгөөх нь л хэд хувь хүн тал дээр бас анхаарахгүй те энийг ингээ сайн уялдаа холбоог нь сайн тэнцвэржүүлэх хэрэгтэй ах нь дан ганц өөр дээрээ ажиллахаасаа гадна тэр хүн манаас юу хүсэж ийн гэдгийг бас олж мэдэх аль аль тал дээр те энэ тал дээр та хоёр маань арга хэмжээ авч чадах юм бол энэ сорилтыг бол хангалттай бас давж чаднаа. За тэгэхээр 5 дугаар асуулт маань болохоор энэ холбоогоороо дамжуулаад та хоёрын маань сүнсний төвшин сурах ёстой хичээл нь юу юм бэ гэдэг асуулт байсан. Тэрэн дээр болохоор 4-ийн саваа гарч ирсэн. За тэгэхээр ерөөсөө та хоёрын маань сүнсний хичээл бол ийм доктортой байдал, гэр орон, урам зориг те баяр хөөргийг одоо хамтдаа хуваалцах нэг юм биенийхээ төшөг тулгуур болох ийм байдлыг сэргийлэх бахны. Тэгэхээр энэ сөүл мэд холбоод хамгийн одоо гэгээлэг картууд юм бол нэг байдаг энэ 4-ийн саваа маань. Тэгэхээр ерөөсөө ер нь энэ нь одоо юу гэдгийг өөрийн гэр шиг мэдрэмжтэй холбоотой бөгөөд гэр шиг мэдрэмжтэй гэр орон гэр бүл гэдэг юм мэдрэмжтэй холбоог бол та хоёр манд биенээсээ дамжуулан сурах ёстой. За дээрэс нь уур уцаар одоо тэмцлийг те давсны дараа жинхэнэ гэр бүлийн энерги рүү шилжих зам гэдэг зүйлийг бол сурах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол яг л одоо гарч байгаа шиг эхнээс ахуулаад хөдөрдөө анхаарсан шиг тэмцэл за дээрэс нь нууцлаг байдал за дээрэс нь одоо энэ нэг тал нь гэр бүлийн энергийг хараад байдаг нөгөө тал нь илүү хувь хүнийхээ талыг хараад байдаг те энэ зүйл маань ингээд тэнцвэрчж чадах юм бол тэнцвэрзүүлэх одоо зорилго те тэнцвэрзүүлэх одоо хичээл нь сүнсний төвшөнд хичээл нь болохоор яхах аргагүй ийм гэр бүлийн доктортой байдлыг та хоёр маань энэ харилцаа холбооноос дамжуулаад те хичээл болгоод сурах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр ерөөсөө илүү илэн далангуй ярилцах за нэг юм жинхэнэ гэр бүлийн энерги рүү шилжих зам те энэ зүйлийг та хоёр маань бол одоо энэ сорилтуудад давж чадах юм бол энэ сүнснийхээ хичээлийг ер нь та хоёр маань бүрэн одоо хийгээд те бүрэн одоо давж чадлаа гэсэн зүйлийг бол энэ хөдөр маань бол гаргаж ирж байна. За тэнгууд ирээдүйн чиг хандлага гэдэг дээр маань болохоор 4-ийн сэлэм дээрээс нь стрэч хөдөр маань гарч ирсэн. Тэгэхээр энэ холбоо энэ дахин сэрнэ. Стрэч болохоор ийм зөөлөн хүчээр бүхнийг давж гарах гэсэн юм гол утгатай карт байдаг. За тэнгууд 4-ийн сэлэм нь болохоор доошоо харж гарч ирснээр урт хугацааны одоо нэг юм дотоод амралттай дотоод одоо энэ нэг юм хэрмэт энэ нөлөөтэй юм дотоод юм ертөнцөөр аялсан те илүү нэг юм амар тайван байдлаас ийм сэрэх дахин холбоо тогтоох үе гэдэг ийм хөзөр гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь л ирээдүйдээ энэ холбоо дахин сэргээгдэх илүү ийм ухаалаг илүү ийм доктортой байдлаар сэргээгднэ гэсэн ийм ирээдүйн чиг хандлага бол байгаа харагдаад байна. Тэгэхээр илүү одоо энэ сорилтоо та бүхэн маань илүү нэг ийм доктортой илүү ийм зөөлөн хүчээр те одоо зөөлөн хатууга гэдэг зарчмаар ер нь бол хандаж чадах юм бол ирээдүйн чиглэл маань ч гэсэн яг тэр чигтээ доктортойгоор ухаалаг байдлаар те цаашаа хөгжөхөр бол харагдчихээн. Тэгэхээр илүү нэг юм дотогшоогоо байгаа хүн маань ч гэсэн те яг энэ зүйлээсээ сэрнэ те сэрэх цаг хугацаанд болоод ирэхээр ирээдүйн чиг хандлага дээр маань сэрээд энэ харилцаа холбоог илүү гэр бүлийн тал руугаа бас урагшлуулах тал дээр хин маань те үйл хөдлөл аваад за энэ харилцааг илүү ийм доктор суршилтай болгох тал дээр бас анхаарна гэдэг бол ийм хөзөрд бол гарч ирсэн байна. За тэгээд энэ холбоо бол ерөөхдөө ийм сүнслэг soulmate харилцаа гэж бол харагдаад байна. Гэхдээ энэ зүйл маань ийм хоорондын ихтгэлцэл за дээрээс нь ийм бодит уялдаа холбоотой одоо ийм хичээл хэлбэрээр илэрж байгаа. За тэгээд та хоёр маань илүү ийм дотоод хүчээ за дээрээс нь ухаалаг зан ийм тууштай байдлаар энэ холбоог гэр орон мэт те гэр шиг нэг ийм орон зайг бий болгож чаднаа. Тэгээ гэр бүл гэдэг зүйлийг одоо энэ хөзрөөч гэсэн те давч чадах юм бол яг яхааргүй энэ Ten of Pentacles Four of Wands маань
гэр бүлийн энергийг илэрхийлсэн хөдөр байдаг. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань сорилуудаа сайн даваад за дээрээс нь биеинтэйгээ ойлголцоод зөөлөн арга барилаар те биеинтэйгээ өрсөлдөх гэхээс илүү биенээсээ юм нуух гэхээс илүүтэйгээр зөөлөн арга барилаар илүү нэг юм бодит алхмуудыг хийж чадсанаар та хоёрыг маань юм зөөлөн хүчээр та бүхэн маань энэ сорилтуудаа давах бүрэн чадамжтай боломжтой гэдгийг бол эдгээр хөдрөөдөөс бол тайлж уншиж байна. За тэгээд ерөөхдөө соулмейтийн одоо магадлал гэх юм бол энэ харилцаан дээр гарч ирсэн хөдрөөдөө харах юм бол за 4-ийн сава, стрэч хөдөр маань 100 гарч ирсэн. За дээрэс нь хермит. За энэ болохоор ингээд гүн холбоо, сэтгэлийн уялдаа тий хамтдаа өсөлт илтгэж байгаа хөдрүүд. За тэгээд энэ бол ерөөсөө юм сүнсний дотн холбоо. За тэгээд энэ соулмейтийн харилцаа нь хоорондын итгэлцэл, за дээрэс нь бодит уялдаа холбоо гэсэн ийм хичээл маягаар одоо ийм хичээл хэлбэрээр ер нь л илэрч байгаа гэж бол харагдаж байна эдгээр хөдрүүдээс. Тэгэхээр та хоёр маань хоёулаа дотоод хүч, за ухаалаг зан, за дээрэс нь ийм тууштай байдлаараа энэ харилцаа холбоогоо илүү цааш нь урт хугацааны одоо гэр бүлийн энергийг те авч явах бүрэн боломжтой. За гол нь та хоёр маань хоорондоо бие биендээ итгэлцэл бий болгох. За дээрэс нь нэг зорилго гэдэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Та хоёр маань хоёр талтай хоёр өөр зүйл бодох биш. Ерөнхийдөө нэг зорилго чиглэлээ бий болгоод тэрнийхээ төлөө та хоёр маань зүтгэж те тууштай байж чадах юм бол ер нь бол хангалттай нэг гэр мэттэй юм биеиндээ гэр мэт нэг юм орон зай, гэр мэт юм халуун татна байдлыг юм зөөлөн аргаар ер нь бол биеиндээ мэдрүүлж за тэрээс нь өсөж хөгжих бол бүрэн боломжтой гэж бол харж байна. За ингээд 3 дугаар группын маань бол богино уншлага маань ингээд дуусч байна. За дурсамж таарат байлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.